За сайн байцгаана уу их хүмүүзэгчтэй та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. За энэ зүйлийг харж байгаа та нар. Энэ таргуулын баримт бичиг байна. Та 2025 оны 6 дугаар сарын 3-ны 10 цаг 31 минутад за ямар дурмыг зөрчснөөс олж за таргуулын мөнгө 100 юан гэж бичиж байгаа ийм таргуул. За тэгээд би өнөөдөр одоо яах гээд энэ таргуулын хуудсыг авсан бэ гэхээр би бол өнөөдөр энэ тусгай өнөөдөр бол одоо машины дугаар 20-той өдөр. Тэгээд миний машины дугаар бол өнөөдөр явж болдгоо өдөр байгаа байхгүй. Тэгэхээр одоо би энэ нэвтрүүлгийг бэлдэх гэж одоо тусгай машин барьж гарч ирээд энэ таргуулын хуудсыг авах гээд тэгээд харин нааз болж өнөөдөр цагдаатай таарад цагдаа бүр надад ийм таргуулын одоо энэ баримт бичиг гаргаж өгсөн. Тэгээд би одоо яг яагаад ийм хийгээд байна гэхээр та бүхэнд одоо энэ хятадын одоо энэ зам харилцааны дүрм ч юм уу одоо энэ зам харилцаатай холбоотой замын хөдөлгөөнтэй холбоотой зүйлүүдийг одоо та бүхэндээ бас нарийн учралж ярих гад одоо ингэж хийж байна. За одоо яг хэлэх юм бол Бээжин хотод бол одоо энэ дугаар хязгаарлана гэдэг бол одоо Монголд бас байдаг тийм ээ. Тэгэхээр одоо 3 сар тутамд одоо нэг солигдно. За жишээлбэл одоо миний машин 2 дахад явж болохгүй гэх юм бол за 3 сарын дараа эргээд би 3 дахад явж болохгүй. Тэгээд дахиад нэг 3 сарын дараа би 4 дахад явж болохгүй гэхэд 3 сар тутамд ингээд нэг солигддог ийм учиртай байгаа. За тэгээд бас нэг хамгийн том асуудал гэхээр одоо энэ Бээжингийн одоо та нар Бээжинд ирж исэн хүмүүс мэдгэл байх. Одоо Бээжинд ингээд ирчвэл одоо Бээжингийн дугаартай машинууд олон яваал байна тийм ээ. Тэгэхдээ одоо нэг Бээжингийн дугааргүй хүмүүс Бээжингийн дугаартай болно гэдэг бол одоо бас маш хэцүү явдал байдаг. За одоо жишээлбэл юу гэдэг юм би одоо машины дугаартай болъё гэд шууд очиод бүртгүүлэх газар нь шууд авчих тийм боломж бол байхгүй. За очирлах хэрэгтэй. За тэгээд одоо би хизээ энэ дугаар аавна гэдгийг бол одоо хинч хэлж мэдэхгүй. Энэ тэгэхээр одоо яах чаргагүй бас нэг азийн суглаа шиг одоо ийм зүйл бол байгаа. Тэгээд энэ яагаад одоо машины дугаарыг ингэж хязгаарлаад байна гэхээр Бээжин хот бол 21 сая гаруй хүн амтай. Энэ машин хэрэгжилж байгаа хүмүүс бол маш олон байна. Зөвхөн одоо ховын хэрэглгээний машин биш одоо энэ такси байна. Одоо тэгэл зөндөө одоо энэ нийгмийн одоо үйл ажиллагаанд оролцож байгаа маш олон машинууд байна. Тэгээд үүнийг хязгаарлахын тулд одоо жил болгон одоо 2 удаа одоо ингэж машины дугаар өгөх одоо ийм үйл ажиллагаа явуулдаг. Тэр дундаас одоо бараг 2500 хүний дотроос нэг хүн машины дугаар олох боломжтой гэж байгаа. За энэ одоо бас үнэхээр сонирхолтой нэг зүйл гэж бодож байна. За дахиад хэлэх юм бол энэ хятадын машинууд биш үү? Бүгдээрээ одоо энэ чинь зүүн талдаа өрөөлтэй. Тэгэд нэг ч одоо баруун гар талдаа өрөөлтэй ийм машинууд бол нэг ч байхгүй. За хэрвээ баруун талдаа өрөөлтэй ийм машин байх юм бол замын хөдөлгөөнд оролцож болохгүй. Хэрвээ замын хөдөлгөөнд оролцох юм бол одоо хариуцлага үүргэлэх ёстой. За дахиад хэлэх юм бол одоо энэ гаднахын машин одоо Бээжин хотоос гаднахын машин бол одоо энэ жилд 84 хоног одоо энэ Бээжингийн одоо зам дээр одоо хотын дүүргийн зам дээр явах боломжтой. Гэхдээ одоо 2 дугаар тойрогт бол орж болохгүй. За тэгээд одоо яг 84 хоног гэж тогтоосон гэхээр сар болгон 7 хоног одоо Бээжингийн замын хөдөлгөөнд оролцох одоо ийм боломжтой гэдэг дүрмүүдийг бол гаргасан байгаа. Тэгээд 12 сард одоо 7 хоног гэдэг чинь 84 хоног гэсэн үг. За тэгээд энэ болохоор одоо яах чаргагүй одоо энэ зам харилцааны одоо хүндрэлийг багасгаж байгаа одоо маш олон одоо дүрмүүд байна. За тэгээд Бээжин хотод хэлэх юм бол одоо маш олон гүүрнүүд байна. За энэ олон гүүрнүүд яг та бүхэн бас мэдж байгаа дах. Энэ гүүр тавигдана гэдэг бол яах чаргагүй энэ замын хөдөлгөөний одоо юу гэдэг төвчрлийг багасгана тийм ээ. Тэгээд одоо энэ олон хийж байгаа бүх зүйлүүд нэг л үгээр хэлэх юм бол одоо замын төвчрлийг багасгаж байна. Тэгээд одоо энэ хүн ардын найс цаашаа явж суух одоо энийг бол багасгаж байгаа гэсэн үг. За тэгээд одоо бас энэтэй холбоотой маш олон төрлийн одоо энэ замын
зам харилцааны холбоотой иймэрхүү арга хэмжээнүүд бол байдаг. Тэгээ та бүхэн сонирхолтой бол ахаад бас энэ талаар та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодож байна. Баярлалаа.